Сайн байна уу? Тавтай барилгад ээж бүх төсөлтэй эмнэлэг. Нэмэлт хоолндоо хэдэн сартад орсон бэ? Анх 10 жилийн өмнө буюу 2014 онд энэ хүүхдийн өсөлтийн клиник гээд яг Азийн орнууд тэр дундаа Япон, Солонгост өндөр хөгжсөн салбар шүү дээ. Өсөлтийн клиникийг ингээд байгуулж яхад бас иргэдийн дунд ойлголт өгөхөд илүү байдаггүй. Тэр үтгэл одоо эмч мэргэжилтэн эрүүл мэндийн салбар дотроо бас энэ төлөлийн ойлголт их бага байсан үе. Өсөлтийн клиник гэхээр энэ чинь юу хийдэг эмнэлэг гэсэн үг юм те? Өсөлт чи өөрөө өвчин юм уу? Өсөлтийг эмчлэх юм уу? Эдгээр гэж ингэж ярьдаг байсан бол одоо бол их иргэдийн дунд эрүүл мэндийн салбартаа их ойлголт өргөн болсон л доо. Намайг Юмхоо хөвгт даваа сүрэнгийн тод Ям гэдэг. Энэ 37 настай. Эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг ийм залуу байна. Эмнэлгийн удирдлага, эрүүл мэндийн менежмент, тэр дунд эрүүл мэндийн бизнесийн удирдлагын ийм мэргэжилттэй. Монгол улстай эрүүл мэндийн салбартаа, за тэр дундаа хувийн хвшлийн эрүүл мэндийн салбарт ажилладаг ийм залуу байгаамаа. Би бүгд найрамд Солонгос улсад энэ мэргэжлээрээ сурч төгссөн. Тэгэхээр гадаадд сурч төгсөөд их орондоо ажиллаж амьдарч байгаа залуучуудын төлөөлөл гэж ингэж өөрийгөө боддог. Солилцооны хөтөлбөрөөр ингээд Солонгос явах боломж олдлоо гэл. Тэгэл явна гэж зүтгээл яаж байгаа явъя гэл. Тэгэл зүтгэл явахад тухайд манай нэг багш надад хэлж ирсэн. Очоод ингээд чам шиг би хаа сайтай залуучууд болуулсан тэнд нэг тийм манай усан онгоцны инженер бэлтгэдэг анги байдаг. Тэнд ороорой гэл намайг. Тэгээ очисон чинь ямар юмныхаа тийм байх вэ те. Тэр худлаач байх вэ? Тийм анги өглөө байдаг юм байна. Тэгтээ тэр мөрийн мань мэд шиг тэргэл ус мэдэхгүй гадаад оюутан жаавдаг юм байна те. Бүтлгүүл юм болж байгаа юм чинь. Нөгөө ангиа сонгоод би эмнэлгийн удирдлагын ангид орно гэж бичиж аппликейшн бүгдээд өгчдөг байхгүй сургуультаа. Тэгсэн чинь сургууль захиранаас ярьж намайг ирж уулз гэдэг. Яваа очсон чинь намайг тод яма чамайг энэ сонгосон гэж орох боломжгүй гинэ. Гото яа би энд л ормоор яагаад гэсэн чинь заавчлаараа гадаад оюутнуудыг ер нь эмнэлэг эрүүл мэндийн чиглэлийн ийм ангид бид нар авдаггүй юм аа. Яагаад вэ гэхээр нөгөө ангаахын чиглэлийн хичээл ном гэдэг чинь өөрөө ямар хүнд хэцүү тэ дандаа мэрэгжлийн үг хэллэг орсон хичээл ном үзэн гадаад оюутан Солонгос хэлээ чүү чай сураад овж байгаа оюутны хувьд тэр маш өндөр түвшний академик түвшний ангаахын үг хэллэг орсон тийм мэрэгжлийн лекцүүд ойлгохгүй. Сайн сурч чадахгүй, төгсч чадахгүй. А тухайн үед одоо сайн мэдэхгүй тухайн намайг сурч яхад чи нөгөө ингэдэг байсан. Нэг хичээл дээр унчвал, F1-ийг авчвал оюутных нь визийг сунгадаггүй байсан байхгүй. Ингээд хөөгдөд явчихдаг. Тэгэхээр чи ингээд сул төгсч чадахгүй ингээд хөөгдөд явах магадлал өндөртэй болно. Чамайг эсвэлэх боломжгүй гэж. Тэгэхэд би төгсөөд яг энэ чиглэлээр усан шалтгаан өгөөд тэнцээд Солонгос улсад эмнэлэг эрүүл мэндийн ажилтны улсын шалгалтанд тэнцсэн анхны гадаад хүн болчихлоо. Тэрүүгээр би их одоо маш их бахархдаг. Манай ээж аав хоёр эцэгээс бас олуулаа. Манай ээж ч одоо 5 хүү төрүүлсэн. Одоо алдарт их дээрээс нь дархан бэр одоо ийм хүн байгаа. Тэгээд манай ээж өөрөө нэг олон хүүхд төрүүлээд өсгсөн учраас яг энэ ээжүүд тулгамдаг асуудлыг шийдэх үүднээс бид бас ярилцаад ингээд тэр их нараа совиллыг ингээд байгуулад ингээд явж ирсэн болвол өнөөдөр бидний энэ зогсож байгаа газар бол тод ээж гээд бид Монголын анхны хүүхдийн өсөлтийн клиник эмнэлэг гэж нэрлэдэг энэ эмнэлэг дээр ирсэн байж байна. Хүүхдийн өсөлтийн клиник яг зөв мэдээж өдөр тутмынхаа хүүхдүүдэд тулгардаг ханиад шуухнаа тэгэл одоо гүйлгэлт суулгалт тэгэл одоо хүүхдүүдийн энгийн одоо энэ амбулаторийн тусламж үзүүлнэ. Тэгэхдээ үүнээсээ хамгийн одоо манай нэг чухал нарийн мэрэгдсэн салбар болвол нь хүүхдийн өсөлтийн чиглэлийн ялангуяа хүүхдийн өсөлтийн хоцрогдыг арилгах за хүүхдийг өндөр болгох чиглэлийн одоо цогц онцлогоонуудыг хийж онцлогооны хариун дээр тулгуурлаад одоо хүүхдийн өсөлтийг дэмжих эмийн бол эмийн бус дэмжлэгээр хийдэг ийм эмнэлэг байгаамаа. Өсөлт гэдэг чинь өөрөө өсөлтийн даавар. За энэ бамбайн даавар гэх мэтийн дээрэс нь бэлгийн даавар гэх мэтийн даавруудын үйл ажиллагаа салшгүй холбоотой. Тэгэхээр энэ эдгээр даавруудтай холбоотой янз бүрийн одоо синдромууд, удамшлын гаралтай өвчлөлүүд бол бий. Өсөлтийн хоцрогдлыг үүсгэдэг ийм одоо өсөлтийн дааврын дутам хөшил энэ гэдэг юм уу тийм ийм өвчний гаралтайгаар одоо хүүхдүүд өсөлтийн хоцрогдол үүсэх асуудал байна. За тэгвэл энэ дээр тодорхой онцлогоо хийгээд шаардлагатай эмчилгээнүүдийг жишээ нь дааврын эмчилгээ
эмчилгээний дааврыг гаднаас нь тарьдаг дааврын эмчилгээ гэж би Монгол улсад 2018 оноос хойш манай амьлаг бас ингээд хийгээд явж байна. Гэтэл эдгээр ямар нэгэн өвчний шалтгаангүйгээр улмаас тийм ээ амьдралын буруу хэв маяг, саяны миний ярьсан нойр, стресс, дасгал хөдөлгөөн, шимт хичээлийн дутагдал янз бүрийн зүйлээс болоод бас яг нь хүүхэд өөрөө хурж өсөж чадахгүй байх боломжтой байсаар байтал бид нар 80 болох одоо боломжтой байсаар байтал одоо 70 болчихор ч одоо харамсалтай биз дээ тийм ээ. Одоо сүүлийн үед байгуулагдж байгаа ялангуяа энэ хувийн хвшлийн хөрөнгө оруулалтад байгуулагдж байгаа сүүлийн үеийн эмнэлгүүд үнэхээр одоо энэ тоног төхөөрөмжийн хүчин чадал за энэ тав тухтай үйлчлүүлэгчид ээлтэй аюулгүй орчныг бүрдүүлсэн байдал тийм ээ энэ талаар бол үнэхээр одоо бас ямар ч улсын хүмүүсийн өмнө очиод ингээд гадны зоч ирэхэд бол нүүр улаах зүйлгүй. Жишээ манай амьлаг дээр Солонгос, Япон гаднаас хүмүүс ирэл танилцахад хүү ямар гоё юм бэ одоо гээл тийм ээ яг л тэнд байдаг систем тэнд байгаа одоо тог төхөөрөмж яг л бид ашиглаад явж байгаа байхгүй. Зүгээр харамсалтай зүйл нэг дутагдaltaй зүйл нь системийн хувьд тийм ээ нийт зохион байгуулалтын хувьд бол арай л нөгөө хуучин юунаас салж чадахгүй ингээд алдаатай яваад байгаа зүйл бол би даатгалсан үйлчлэлтгүй та мөнгө өгөө гэдэг. Эн чинь бол одоо өнгөрсөн манай нийгэм өнгөрсөн та 60-70 жилийн хугацааны доголдол нэгсэндээ эрүүл мэндийн даатгалаар үзүүлж чад тусламж үйлчилгээний нөгөө хүртээмж цар хүрээ ийм баг. Үүнийг одоо ингээд өргөн болгох хэрэгтэй. Сонголттой хаанч очсон би эрүүл мэндийн даатгалаараа л үйлчлэл болно тийм ээ. Тэгэхээр ингэж энэ одоо хүртээмжийг нэмэгдүүлснээр энэ олон эмнэлгүүд чинь зах зээл дээр ижил гараанаас тэгш өрсөлдөх боломж олгодог.